За амралтын өдрийн мэндээ. За манайхан жоохон суглаадах гэдэг. Дандаа л халдсан толгойтой байдаг учраас малгай өмсцээ. Та нартай бас нэг жоохон арай өөрөөр харагдах гэж байгаа байхгүй юу? Амхандаа жоохон өөрөөр харагдах гэдэг. Аяллахаа малгайг өмсчихсэн сууж байгаа. Төвшин дөгс хариуна. Чулуунбат туламдарч. Да манайхан мэдээ ороод ирээ Орхонбаатар. Дэлгэрмаа. Төгсөө Эрдэнэ төгс. За тэгээ өнөөдрийн лайвын сэдвийг манайхан санал болгоорой. Яг гоо би юу орё гэж удаад даалд ертөнц өвдөж чадлын тухай орё гэдгсэн. Бас зарим усуд сонирхолгүй байж болно. Өөр сэдвээр ярьж бас болно шүү дээ. Тэгэхээр өөр сэдв манайхан санал болгож болно. Өөр ямар сэдвээр ормоор байна? Юуны тухай сонсмоор байна? Надад ямар юм яриулмаар байна? Гурван сайхан найз минь сайн уу? Эртний анд минь явж байна да. Уг нь би энэ энергийн тухай ярих гэж бодож байсан. Энерги. Хүний бие энерги. Энергийн зохицолгоо. Болор цэцгээ. Анх хоёр амарсанаа. За манайхан лайвын сэдв санал болгоорой. Лайвын сэдв. Дээрээс нь бас одоо над дээр энэ мартагдсан үнэ ингээд энэ номноос маань нэлээ үлдсэн байгаа. Энэ хамгийн сүүлийн хэвлэлээ. Нэлээд зузаан л да. Нөгөө нэг хоёр ном маань бол нэлээд цөөрцсөн. Ажил дээр л нэг хэд байгаа бах. Тэгээд ер нь ихэнх нь бас зарагдаад бэлэг мэлгэнд хүн амтнд өгөөж яасан. Одоо энэ мартагдсан үнийг захиадаад хөргөлтөөр авах сонирхолтой усуд бол авч болно шүү. Мартагдсан үн нь над дээр нэлээд байгаа. Энэ ном маань байгаа гэж. Энэ миний хамгийн сүүл гаргасан ном юм. Энэ дээр миний сүүлд бичсэн нэлээд их шүлгэнүүд байгаа. Тэгтээ сүүл дээр 20 оны ном байгаа байхгүй юу? 20 онд одоо энэ үжтэй. Энэ 2020 онд гарсан ном байгаа да. Энэ дээр нэг 3 дахь хэвлэл явагдсан.
Энэ ч өөрөлдөнд хизээ орсон юм бэ. Сэлэн күрээс гээд хэвлэлийн газраа хэвлүүлж исэн юм байна. Тэгээ манайхан энэ миний ном одоо эдэрч ахиж хэвлэгдэхгүй шүү дээ. Ахиж хэвлэгдэхгүй учраас миний номноос бас мартагдсан үннээс пэйжийн чат руу бичээд хуучин үнээр л байгаа 20,000-аар. Энэ чинь 2020 онд 20,000-аар би яаж ийсэн яг тэр үнээр нь л 20,000-аар нь л яана. Тэгээ нэмэгдсэн үн мөн байхгүй. Одоо ном их замбрааг үнэтэй болцсон байл. Тэрийг бодвол энэ миний энэ номноос авъя, өөр дээрээ байлгая гэж бодож байвал захиалаад авч болно гэж. Бас амар бичдэг байсан биш. Одоо ер нь нэг сайн бичгээ болж тий. Амьдрал минь би чамд гомдохгүй. Азгүй явсан гэж бас өчрөхгүй. Аавын хүү, ээжийн охтыг буруутгахгүй. Ард түмэн гэсэн эгэл төмнийг ч яллахгүй. Ард минь хоцорсон цаг хугацааг асад одсон аавынхаа хайрыг авсандаа нойрсох хэн нэгнийг зүхгүй хараахгүй. Би зүгээр л уучлалт сурч байгаа гэж. Уучлалт сурч байгаа. Зөнгөөр нөрхөж зүг бүрэгдэнсэж зөөлөн хатуг ялгаж зүрсэн тулсныг санаж хохирсон, хожсон, хожимдсан, төрүүлсэн, хонцгосон, үнссэн, хайрлсан, хармилсан бүхнийг хайж сурч байгаа. Ягвдээ ганц хүний амьдрал яд зэмлэл хараад ерөөлөөр дүүрэн л өнгөрлөө. Ялалт сүрэл нулимс цусаар ээлждэн урслаа. Алдаа оноо авсүлгүй амраг дайсан алах сүхний завсар шүүгдэж үлдлээ. Одоо ядарч байна да. Энэ хоосон дурсамжнаас одоо залхаж байна. Энэ хүйтэн бодлуудаас. Уучиж байна бүгдийг, уужирч байна зүрх сэтгэл минь. Сорж байсан хүний зөв араншин, согтож байсан хүүршиг хурамж аргал, солиорч байсан хайрын хямдхан диваажин, сормоос норгож байсан хагцдыг үхмээр шийдвэр үхлийг мартмаар байна. Маргааш дахиж бодмооргүй байна. Туулсан амьдрал минь, төвлөдөж ядарсан тарих минь, тунж үлдсэн итгэл минь, төнөж ирхэлсэн охид минь аав нь ятарч байна. Агуу амьдралын сүдэрт энэ хүмүүний тавилан арчлах тэр өдрийг тайван ухтмаар байна. Хастах тэртээ жилүүдийн нарт олон өдрийг амьсгал тайван ухтах хүсэл надад үлджээ. Түмний хар хил амнаас төрийн элдв шийдвэр зарилгаас төмөр замын чимээнээс тамланд хитэрсэн орлооноос бодгон хитэрсэн огтоос бузар нь багтсан баячуудаас булайн мартагдсан дарга нар буйн нь хараалгацсан хүмүүнээс зовлон цохол болсон зодуур нь магтаал болсон зөрчлөн шагнал болсон зөвлөлт нь хуйлдаан болсон салсан над үзэгдэр салтаацсан над болж сольсон шов болсон солиорсон од болсон энэ нийгмээс энэ амьдралаас залхаж байна. Өглөө болгон хүмүүс харж байгаа гэсэн бодлоос өдөр бүр нийгэм шүүж байгаа гэсэн үзлээс орой бүр орондоо хэвдэх хуваараас очоод узах хэн нэгний шаардлагаас залхаж байна. Хүний орчлон хэцүү юм аа. Хүмүүсийн хорвоо давчгүй юм. Өлөнгийн хотын тамаас өндрийн бетонын ширэнгээс өтсөн гин олон хүмүүсийн авираас өрсөхтэй ёрын өдрүүдээс салхаж байна. Зайлаа замаа тавиад зайгаа аваад зүгээ буруулаад тонилмоор байна. Таг алга болмоор байна. Би бүгдийг уучилж би бүхнээс салхаж байна. Шантарч байна. Новшин амьдрал нохон энэ тавилан. Ингэж бичиж одоо энэ юун дээр ер нь та бүхний олж уншаагүй маш олон шүлгэнүүд байгаа шүү дээ. Зүгээр ганц хоёрхан л хуучин мартагдсан ганцхан шүлгэнүүдийг л пэйж рүү шийдэж оруулж байгаа гэхээс энэ ч одоо хэдэн утастай вэ? 293 утастай шүү дээ. 293 хуудас 10 өргөө.
Ийм олон шүлэг байгаа шүү дээ. Та бүхэн олонхийг огт уншаагүй хараагүй. Жишээл саяны шүлгийг та нар мэдэхгүй шүү дээ. Би салхаж байна гэдэг шүлгийг. За Саран одоогийн залуусын дунд архитект их байна. Архинаас гарсан тухайгаа ярьж өгөөч. Сайхан сэдв байна. За Сарагийнхаа юуг? Сарагийнхаа сэдвийг авлаа. Архинаас бол ер нь юу гэдэг нэг архийг кодлоод ч юм уу те. Эсвэл одоо тэр цуглаан дээр очиод ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг энэ хар хорхой, тонгойдог хорхой, морхой, гахаан сүү одоо энэ ч гэсэн архинаас гарах гэж 80 юм байна шүү дээ. Гуулганы хөлчгий. Тэ түмэн арга байна шүү дээ. Тамины. Ер нь одоо энэ архинаас хүнийг ямар нэгэн байдлаар хүчээр гаргана гэж ер нь байхгүй болов гэж боддог. Хүчээр гаргана гэж. Одоо хин нэг шиддэг архинаас гаргана гэж. Хүмүүс одоо энэ тийм тэгээд архинаас гарна гэдэг яах вэ? Тэгээд нэг арга нь мухарцсан усуудын дарга байх л да. Тэгээд энэ тэнд очиод мөнгө төгрөг үрээл барайл одоо энэ Оросын нэг нөхөр архинаас гаргана кодлдог гэдээ одоо манай Монголд ирээ баяжиж штт. Үнэхээр баяжиж байгаа. Тэр Сафорогийн тэнд байдаг кодлдог нөхөр бол за ер нь тэр кодлуулаад гарсан хүн бол түн цөөхөн. За энэ буцаад орсон усууд нь бол ихэнх нь тэр бол зүгээр Монголын энэ нийгмийн энэ бузар булаа дээр дөрөөлж баяжиж байгаа юм байхгүй. Монголын нийгэмд байж байгаа энэ архитект энэ гастад зовлон дээр дөрөөлж баяжиж байгаа Орос хүн шүү дээ. Тэгэхээр одоо энэ архинаас гарна гэдэг зүйл за зарим нь спираль тавьж байгаа. Спираль тавьж байгаа албадан эмчилгээ явж байна. 80 юмдаг. Энэ архинаас гарна гэдэг бол нэгэн төрлийн нүглийн төлбөрийн болоо даа гэж би боддгийг. Нэгэн төрлийн нүглийн төлбөр. Хүн ер нь зовоод архи уудаг. Би өөрөө энэ зовлон амьдрал дотроо бас архи ууж явсан. Гэхдээ зүгээр архи тэр юу гэдгийг сэтгэлийн ямар нэгэн шаналл ч юм уу асуудал бэрхшээл тэрийг архиар тайлна гэдэг нь зүгээр шалтгаан. Би өөрөө ууж явсан хүний хувьд та бүхэнд хэлье. Одоо юу гэдгийг их нэрээсээ салах ч юм уу ажлаасаа гарах ч юм уу те одоо өөр юу гэдгийг нэг азгуу хэцүү юм аав ээж ч юм уу хань шин ч юм уу хүж өргөдөг ч юм уу те янз янзын асуудал хүний амьдралд энэ тохиолдог зовлонг далимдуулж арх уун гэдэг бол ер нь бол зүгээр шалтгаан арх уух нэгэн төрлийн сэдв ер нь хүн архийг дуртадаа л уудаг. Ууж исэн хүний үг шүү. Хүмүүс ингээд архи уудаг усууд янз янзын юм ярьдаг. Яста нэрээ тийм байна, юм байна, хэцүү байна, тэгсэн ингэсэн. Үүндээ бол архи уух бол хүн дуртадаа л уудаг. Дуртай болоод уудаг. Одоо энэ олон Сапорогийн ч юм уу одоо манайд нэгдүгээр орлоо зөндөө шүү дээ. Хотын одоо энэ газар сайгүй архичд байгаа. Гэр оруулаарч байгаа, байшаа оруулаарч байгаа. Энэ заавал гэр орол байдаг асуудал биш. Тэнд байж байгаа архи ууж байгаа улсуудад бүгдээрээ зүгээр архи уух дуртай л байгаа. Архи яг нэг төр зүрийн амьдралын энэ бодит амьдралын энэ хар барааныг төр зүр мартуулдаг. Зориггүй зоригтой болдог, ичимхий хүн завхаа болдог. Юу гэдгийг ярьдаггүй ярьдаг. Сандаггүй сандаг нэг тийм одоо юу тархинд жоохон ачаалал өгдөг тийм л зүйл. Хоромхон зур. Ухаантай жоохон ингээд өөрийнхөө амьдралыг эргэцүүлж боддог хүн бол архийг бол өөрөө гарна. Би бол өөрөө л гарсан. Тэгтээ бүр яста саран гэрээ сайдын хилдгээр уланд хэвтжиж гарч ирсэн. Улныг болж ил. Яста юучгүй болж ижил. Мэдгүй зарим усуд бүр юучгүй болоод сүүл дээр бүр үхдэг юм бэлээ. Орон байраа зараад эхнэр хүүхдээсээ салаад
Одоо энэ эмгтэй арх ууж байгаа усч зөндөө байна. Тэгээд өстой амьдрал байдгаа хувц сунаргүй нэр төргүй очоод үүдийн тогшоод орго айл амтангуу найс нөхөдгөө хамаатан садан аав ээжгүй бүртээ юучгүй шалдан болоо сүүл дээрээ үхлийн хаалга татд юм байлээ. Би арай тэр дээр тулаагүй. Арай тэндээ тулаагүй л дээ. Тэгтэл ер нь бол яг л нэг юмыг ойлгодгоо залуу насны нэг юм байгаа. Залууч гэжтэй тэр чинь бас л 30 хэд настай шүү дээ. Гэр бүлийн асуудлаас болоод тэгээд хэрүүл уруул уур бухимдал зодоонуудын тэгээд хадмын талын ойлголцолгүй байдал би одоо энэ өөрийнхөө октоодын ээжигч тэр хуучин хадмуудааш тэр буруудахгүй. Хуучин бурууддаг байж саяны миний нөгөө шүлгэн дээр байгаа штэ. Би олон юм ууч сурж байгаа гэж. Ягаад ч юм санамсаргүйгээр номны нэг шүлэг нээчихлээ. Би ер нь өөрөө шүлэг унштай их муу байхгүй юу? Тийм учраас та хүн жоохон ойлгомжгүй унссан баг. Та нар өөрсдөө аваад уншвал. Тэгээд ер нь бол би олон юмнуудыг ууч сурж байгаа. Хуучин чинь би октоодынхаа ээжийг их зүхэж хараадаг байлаа. Их буруутгадаг байлаа. Жохон бас надтай амьдарч байгаад бас хэцүү байсан баг. Бид нар хэцүүг нь мэдэхгүй шүү дээ. Тэгээ бас нэг аритаар суугаад амттай нийлдэг байсан. Тэгээд манай октоодын ээж гадуур их уудаг, би гэртээ уудаг, хамтдаа уудаггүй. Тийм байлаа. Зарим айлын авгаа нөхрөд чинь хондоо тулгаад ууж идэг юм билээ. Хаа очиж харин манай амьдрал тийм юм байгаагүй. Тэр гадуур хоноо дүнжүүд хүмүүстэй уугаа явчихдаг. Би гэртээ ганцаараа уугаад үлддэг. Тийм байсан. Тэгээс үлдрээ хоёр тишээ болсон доо. Хоёр тишээ болоод ер нь бол нэг жил хэртээ. Ингээд баг одоо сэтгэлийн тэнхээгүй л байж. Сэтгэлийн тэнхээгөө тэгээд хүсэл сонирхолгүй яг ингээд нэг хүнээс салангууд амьдрал нурцсан юм шиг л бодчихсон. Одоо би ихт арай томоор боддог болж альва нэг юмыг арай томоор нэг хүнээс болж амьдрал сүрдэг юм а гэдгийг ойлгодог болж. Тухайн үед л одоо тэгээд нэг эмэгтэй хүнээс салаад тэгэл амьдрал дууссан юм шиг л боддог. Одоо олон улсууд гэж бодож байгаа шүү дээ. Хайртай дотнож байсан ч юм уу, юудыг хүүхдээгээ ээж ааваас ч юм уу аль нэг хүнээс салахлаар энэ амьдрал сүрсэн юм шиг үгүй. Арай нэг удаа амьдраад, арай нэг их юм үзээд ирэнгүүт амьдрал юусаа ганц хүний авир ашин дээр тогтдгоо юм байна гэж. Ганц хүний авир ашин дээр тогтдгоо. Амьдрал юу их вэ? Хүн их байгаа. Хүнээр дүүрэн. Тэгээд тухайн үед бол би тэгээд миний амьдрал сүрчглээ гэж бодсон. Гэрээсээ гарахаа байсан, ажил төрөл хийгээж байсан. Ажил төрөлч хөөцөлдөхгүй цаашдаа яаж амьдрах байх байгаач бодхоо байсан. Өсвөл тэр бүр ингээд ууж идээд байхлаар хувц сунараа сотхоо билчт юм биш үү? Хувц сунараа солихгүй. Тэгээ бүр одоо цагаандаа гарна гэдэг шиг. Тийм болсон. Тэгээ гэртээ ганцаар осорсон шүү дээ. Манай хоёр охин ээжигээ дагаад явцсан. Дарахчгүй дээ. Аавтайгаа байжснаас ээжтэйгээ байсан хамаагүй дээр шүү дээ. Адагдаад ээж нь нэг уудаж гисэн бас нэг эмэгтэй хүү юм чинь бас нэг хооллож унтлаад бас ажил хийчихсэн хүн чинь бас нэг мөнгө төгрөгтэй намаагуудад бас амьдралтай шүү дээ. Би ч одоо ажилчгүй юучгүй. Тэгээ битэрч ерөөсө таардаггүйсэн. Амар сонио. Би одоо хүнтэй бас нэг хэл амаа ойлголж чаддаг хүндээ. Бас нэг ганц хүнтэй л ерөөсө тэр октоодынхаа ээжтэй л ерөөсө таардаггүй. Ерөөсө юу ч таардаггүй. Айгуу сонио. Хэл ам хүсэл сонирхол мөрөөдөл зүгээр нэг энгийн ч ярьж чаддаггүй тийм байсан. Годоос та харшчил гэж одоо тэр хилтгэл юм багтал гэж гэмээр. Би одоо сүлдө бодсон шүү дээ. Одоо нэг харшмал гэдэг одоо үнэн байд юм болоо та гэж. Би тэр 6 дээр бол харш зилтэй усууд л та. Гэтэ би бол тэр 6 мураа тоодог байсан. Залуу насанд өгсөн 6 юу юм уу гэдэг. Гэтэ сүүл дээр одоо арга мухардаад ирсэн чинь 6-ын үнэн чим шиг болж байгаа байхгүй. Яг одоо бид тэр хоёр хүн хоорондоо таардаггүй дэсэн. Гэхдээ аль аль нь муу хүмүүс биш л дээ.
Зүгээр яг таардаггүй тийм усуд байдаг юм бэл. Би одоо октодынхаа ээжийг тийм муухан гэж хэлэхгүй. Одоо манай баг охинтой цуг амьдарч байгаа. Ажил төрөлд амжилттай байгаа. Ажлаа хийгээд сайхан амьдрал явж байгаа. Манай баг охин ч гэсэн ээжтэйгээ зүг сайхан л байгаа. Том охин маань хүнтэй суугаад тустай гарцсан. Одоо тэгээд эн чинь 2 тишгээ болоод 10 жил болж тээ. Хуучин амьдралаасаа холдоод би одоо 10 жил болж. 10 жилийн өмнөх ууж идэж явсан тухайгаа л ярьж байгаа шүү дээ. Тэгээд гэртээ ганцаараа ястай тэнэгтэж өгсөө. Би миний нэг онцлог нь хүмүүстэй нэг ууддаг. Юу гэдэг вэ? Монголчуудын нэг үг гэдэг шүү дээ. Нэг цагаандаа гарсан аригч чинь ганцаараа уудаг гэж. Ганцаараа уудаг аригч. Тэгсэн мөртлийг сонио. Цагаан арих уудаг. Пив уудаг. Ягаад ч цагаан арих нэг айхтар ууж чаддаг. Пив уудаг. Тийм байл. Тэр нэг хоол ундгүй зөвхөн пиваар ингээд яваад байсан чинь сүүл дээр ингээд сүлдсээр толгоогоо даахаа болоод. Тэгэл эмнэлэгт хүргэгдсэн дээ. Гүн хордлогонд ороод. Тэгээ бүр ингээд ёстой цагаандаа гарсан дөө. Үхий гэж боддгийм бил шүү дээ. Тэгээ үхэл их тийм амархан юм шиг санагддгийм бил. Ямар ч амьдрах сонирхолгүй, ямар ч хүнтэй уулзмааргүй, хашаа хашаага татаарсан төгчжээл. Тэгээд нэг хөрөгчөнд байсан ясаа нохоор бас нэг нохоогоо алчихгүй гэж бодоод байна. Бас хөрөгчөнд байсан ясаа нохоор явах шийдэж өгöd. Тэгэл эмбэгт очиод сэхэ амьдруулахад ороод би бүр гар үсгээс зурч чадахгүй салганаад өгч ирсэн шүү дээ. Гүн хордлогонд орцсон. Тэгээд имчилгээ хийлгүүлээд арай гэж нэг сэхэл. Тэгээд эмнэлгээс гарснаас хойш би өөртөө тусаж арих үгаагүй шүү дээ. Ерөөсө болиё гэж бодсон. Эмнэлэг твж байгаа тэр нэг 7 хоног за нэг 10-аад хонсон уу? За нэг 10-аад хонсон бах эмнэлэгт. Тэгж явахдаа би нэг ганцаараа нэг тасагд байсан. Нэг хувийн эмнэлэгт. Булган халиун гэдэг. Одоо би нэрийг сайн санаж байна. Булган халиун гэдэг. Ягаад ч юм тэр хавар цаг. Тэр чи хаврын цаг шүү дээ. Өдийд юм уу да? Тэгээ тэр эмнэлэг хувийн эмнэлэг өвчтөн багтай. Тэгээ би нэг тасад ганцаараа идчихсэн. Тэгээд нэг одоо хордлогонд орцсон, архаг ядаргаанд орцсон, хөл гар салгандаг. Тэгээд нойргүй урчсан. Тийм биз айгүй бие дороодсон. Тэр үедээ тэгээд эсэн зүйлийн юм бодсон. Бодоо л одоо би яах вэ? Одоо гараа дахиад уух уу? Эсвэл болох уу? Одоо ингээд дандаа ингээд шаналалах уу? Би дүүрсэн, би өнгөрсөн, миний амьдрал сүрсэн гэж дандаа бодоол ах. Тэр тухайга бодож байгаа 10 хоног. Тэр надад тэр гүн хордлогонд орж тэр ёстой нэг уланд хэвтэж нохоо гिचи шиг болсон тэр үе маань надад миний амьдралын хамгийн том өөрчлөлт болсон. Юу н хүн бол ер нь юмны ёроол дээр очиж ижил ухаард юм билээ дээ. Наан нь ээж нь чүглээд эцэг ихэнх зандраад ах дүү нар зодод нүдээд хөдөлж явж имчилгээ хийгээд хүн ер нь жоохон тэнхлүүн жоохон сэглүүн багтаа юм архаас гардгүй юм билээ. Хүн ер нь хүнийг нэг хин нэгэн хүн өрөвдөөлөөвөл гардгүй юм билээ. Та нар аливаа нэг үнийг архаас гаргая гэж бодвол өрөвдөхгүй байх хэрэгтэй. Надад талаа эргэн тойронд ууж идэж явж байгаад хинч байгаагүй. Намайг өрөвдөх хүн байгаагүй. Ганцаараа байсан юм чи. Тэгээд ярилцагч хүн байхгүй надад өглөө уусгаад уртад нэг төвхөн тавиад эсвэл бантан барай зогсож идэг хүн байхгүй учраас нав сунж байгаа юм да. Тэгээд тэр 10 хоногт би нэлийн юм бодсон юм да. За одоо ингээд нэг өрөвдлийн царай гаргаад үхийдээ гээд одоо би үхлээгээд яах юм? Өөртөө хатуу онцсон. Одоо ой сөрөнжөө очи одоо үхлээгээд яах юм? Айгуулаа чамааг аваачаад болчих мөнгөтэй хүн ч олдохгүй шүү. За яг хоо ээж дүү ах дүү хамаатан садан чинь 5 цаас яаж байгаа тэгээд энэ хойдлын талан давхар тавиачаа болчих юм биз. Гэхдээ чиний тухай ярьдаг ч хүн байхгүй. Чи ямар гавьяа байгуулсан ч биш их орныхоо төлөө амиа өргөцсөн ч биш. Архины цагаан солиод тусч байгаа л өгчихсэн. Ямар ч нэр хүндгүй, ямар ч гавьяа шагналгүй диви хоосон амьдраад эцсийн эцэд нэг хүүхнээс салаал биз.
нэг амьдрал дуусаад биз. Энэ амьдрал ч угаасаа нэг тийм хүн хорогдохоор юу гэдгийг хормоноос нь зуурхаа тийм сайхан амьдрал байсан юм уу? Би өөрө өөртөө амар ярьсан шүү дээ. Би одоо ч өөртөө ярьдаг шүү дээ. Зарим ус газар солиот юм шиг сонсож магадгүй. Гэтэ өөртөө ярьсан дээр үйдэг. Энэ өөртөө жоохон хатуу хандах хэрэгтэй. Би бол өөртөө тэгсэн. Гоод чи яас гэж ярих угаадсан. Гэхдээ нэг тийм хүн хорогдохоор гоод ядаглаа танаа тэр их чиний тэр хаяаж явсан хүүхэн чи чам тийм их хайртай. Эсвэл салдахгүй хагцахгүй насан туршийн нандин энэ төр гэж исэн юм уу? Гэхдээ чамаа тоодгүй байсан шүү дээ. Чамаа тоодгүй учраас гадуур ингээд хүн амтантай нийлээд арихтаар суугаад хонж өнзөл явдаг. Чамаа нохоошгод хайдаг байсан шүү дээ. Чи олон жил олон сар өдрүүдэд чамаа ганц 2 өдөр ч биш хэдэн сараар нь өлдөн зэлмүү хоолтой хоолгуул явж ирсэн шүү дээ. Хувцс чи хэртэл биш тохоо. Хувцсыг чинь барьж аваад базаад угаачдаггүй байсан шүү дээ. Чи юунд нь тийш гаслаад байгаа юм? Өөрөөсөө тэгдэг байсан. Гэхдээ тийм гоё амьдрал байсан юм уу? Гэхдээ харин чи одоо баярлаач. Тэр үед одоо надад ч жинхэнэ дээд тэнгэрэл ухаан өгсөн баг. Би тэгж боддгийг. Яста миний нэг өвөг дээдс ч юм уу намайг одоо хамгаалж явдаг сахиус тэнгэрэнч байдаг юм уу? Тэр надад ухаар л өгсөн баг. Надад юусэн ийм бодгоцсохгүй чи яах гэж ингэж байгаа. Гэхдээ чамд уулын чадыг чадах юмуд байна шүү дээ. Чи зурч чадна, бичиж чадна. Би харин барайчаа мэддэггүй байсан. Тэр үчи би барайчаа мэддэггүй байсан шүү дээ. Гэхдээ чамд одоо гараад хийгвэл хадгалаад чи нэг цемент зураад хан шавар нийлээ зогсууж чадна шүү дээ чи. Хиний араас харамсаад байгаа. Хүн чамайг хайчаад хахад хүнд головцчоод навшин амтан болчоод би өөрөө гэдгсэн. Тэнгүү чи хүн чин дотроос ингээд хоёр юм байгаа байхгүй. Миний дотор чөтгөр бурхан хоёр байгаа байхгүй. Чөтгөр бурхан хоёр. Нөгөө бурхан нь болох дээр өрөвдөд байгаа байхгүй намайг. Бурхан нь шөөр гэдэг энэ ч бас нэг амьдрал алдаж яваастай ир хүн штэ хөрх юм өрхийгэл. Нөгөө юм хоёр төөлт байгаа байхгүй. Сэтгэл дотор хоёр хүн. Яста нэрээ бас л хүний амьдралын зовлон тууллаа штэ хөрхий амтаа одоо ядарлаа штэ ахтаа матсадан аав ээж нь хайчихсан энийг хөрхий бас нэг бас л ингээд амьдралынхаа ихэнхийг бас ингээд азгуу туулчихсан энэ муу амт эдэргээл нэг доторт бас нэг юм байгаа байхгүй нөгөө талд нь чөтгөр байж байгаа байхгүй чөтгөр надад туссан штэ ясан дээр чөтгөр нь тэгж байгаа хогч штэ надад гэж хогч штэ чи одоо яасан гэдэг байгаа. Надад бурхан тустаагүй шүү дээ. Надад чөтгөр туссан. Тэгвэл юу болий? Тамхиж болий гэснээр бас за тамхиа үлдээ гэж байгаа байхгүй. Соёлын болж чадахгүй байхгүй. За тамхиа үлдээ тэ. Архиал болий. Тэгээ миний нэг юм юу байдгийг хүн болгонд нэг байдгүй нэг зан чанар. Тэгтээ яг зарим усуд байгаа хэл та. Би нэг шийдсэн бол тэрнийг ард гардаг. Ер нь нэг альва нэг имийг шийдсэн бол ард нь гарч иж санаа амардаг тийм зан чанартай. Ажил байсан ч тэр харилцаа байсан ч тэр юу ч байсан ялгаа байхгүй. Одоо шүлэг байсан ч тэр ном байсан ч тэр зураг байсан зургийг дуусчиж ард нь гар ном байсан бол бичиж дуусчиж дандаа ингээд юмны эцсийг үздэг тийм зантай байхгүй. Би өөрөө альва нэг юмны эцсийг босон ч болоогүй ч эцсийг үздэг. Ийм зан чанар ба над хэрэг болсон. Архинаас гарна гэсэн бол гарсан. Тэгсэн чинь намайг өстой архинаас гарсан чинь манай тэр жалганых нь одоо манай тэр гэр ороолох нэг жалганых нь гэж аавч. Гэхдээ нэг жалганд л байгаа айдууд юм чинь. Намайг ч ийсэ зүсэн зүйлээр хэлсэн шүү дээ. Өмнө овшийн арх чинь чи эзэн юм байсан юм байсан. Сайхан чи өгшөө нэг 100 грамм байна үхлээ гэж шартлаа үхлээ тэглээ гэж явж исэн биз дээ. Өмнө алрамын чи өөш энэ одоо бүр тодорчиж энэ жигэрчиж намайг ч ийсэ хэдэн жилээр тэгсэн шүү дээ. Хэдэн жилээр маачсан шүү дээ. Зарим хөдөл хүн зарим манай тэр жалганы арич зарим хурж иж хашааны хаалга мал өшөж шүү дээ. Өчөө одоо хүн тоогоо болцсон юм уу тэр ч юм гээд. Айгуу сонь намайг архинаас гарсан чинь амар олон хүмүүс үзий ядсан шүү дээ. Уурлаад. Уурж муурлаад. Тэр чинь манай ангийнхан 10 жилийн ангийнхан нийлж ин барьж ин гээл уулзж ин гээл нэг хэдэн жил болоод нэг уулздаг. Тэгээ би тэрэн дээр нь очивоо. Тэгээд явах тийм тэгээд хуучны усч өдрөд архитаж байгаа юм чи ирэнгүүл архитаал. Тэгтэн би нөгөө арх уухгүй гэсэн юм чинь. Уухгүй тэгээд ундаа уугаал наадталт нэг ундаа уугаал тэр үед аягүй кола уудаг байжээ. Тэгээд кола уугаал ингээс уусан чинь манай ангийнхан урд над руу уурлаад байгаа юм чинь.
Хэдэн октод маад өмөрсөн. Тэрнээс манай анги байдаг чи одоо яагаад байгаа? Алцганаад байгаарай, даруулзаад байгаарай. Чи одоо юу юм? Хэн болцсон гэж мэгэр манай анги жагс максан тавиад над руу. Айгуу сонирн байт юм билээ. Ер нь одоо манай энэ уудаг гэдэг залуучууд байж бол та нар архинаас гэхээс илүүтэйгээр хүмүүсийн энэ нэг хачин авираас авирын ард гарна шүү. Тэгээ нэг олон сайхан найзтайс жаргаас гарсан чи ер нь тэгээд пак гэдэг алга болд юм. Ер нь тэгээ бодоодсэн чи их нь архины нээз байгаа юм чи. Ер нь надтай тэр тухайн үед найзалж ирсэн, найз гэж бодож ирсэн. Найз гэж бодож ирсэн усуд маань ихэнх зүгээр нэг шил архины л ард сууж идэг найзууд байгаа юм чи. Яг амьдралын найз биш, сэтгэлээ ярьдаггүй, бие биендээ тусалдаггүй, дэмэндэггүй, зовлон зүдгүүрт нь ирдэггүй. Зүгээр архин дээр л ирдэг тийм найзууд байгаа юм чи. Ерөөсөө надад одоо нэг юу гэдгийг нэг 10 найз байсан бол тэр 10 найзын баг 10-аа архины найз л байгаа юм чи. Гэхдээ манай ангийн хүүхдүүд л тийм байгаа юм чи. Намайг уухаа болцсон чи манай ангийн хүүхдүүд хүртэл надаас хөндөрсөн шүү дээ. Бүр хуучаа 10 жилийн ангийн хүүхдүүд маань. Гоо жалганыхан бол бүр тэр чигтээ байхгүй болсон. Бүр сүүл дээр мэдчихгүй болсон шүү дээ. Сайн уу мань ичгүй болчихсон шүү дээ. Айгуу сайн уу. Тэгэхээр Монгол би боддгийг Монголын ирчүүдийн нөхөрлөл одоо архин дээр тогтдог мааш. Одоо сайхан андын нөхөрлөд байдаг л бахал да. Би одоо надад би азгүй учраас тэрийг үздсэнгүү. Өөр нэг сайхан биенээрээ ордог, гэр орноор ордог. Тэгээд нэг тийм гэр бүлийн найзууд, зовлон жаргалаа угаасдаг тийм найзууд байдаг л баг. Гэхдээ би миний амьдрал дотор бол дандаа л арх тарсны найзууд л байсан баг. Би найз болсон шүү дээ. Хүмүүс хараад зөвхөн дотор анх би Facebook дээр 2018 онд анхныхаа лайвыг хийж хахад манай тэр жалганы малганы миний таньдаг маньдаг баах уусад одоо бүгдийн болог гэрцсэн л та. Баах уусад гарч юм уу новшийн аригчин минь мал алдрын юм уу пестамин гэж намайг битгдэг байсан шүү дээ. Новшийн аригчин алдрын пестамин чи хизээ юм болчихсон. Оо одоо нөгөөч чинь араа наач мал алдрын новшийн аригчин байсан шүү дээ. Чи одоо баг өстөө нохоогийнхаа шиг өмнө хамтантай бааж хийгээд хөвчихсэн биз тэгээд би ариш тийм байгаагүй л дээ. Тэгвэл хүний гутаахан тусдаа намайг таньдаггүйс баахан амт тэгж бичдэг байсан шүү дээ. Энэ айгуу сонин гажууд л байхгүй юу? Айгуу сонин гажууд л. Гэхдээ нэг ч болтгоо Монгол хүн архинаас гарч идэв сайн бицтэй. Уг нь бол зөвхөн эрүүл сарвал ухаанаар бодоход нэг ч болтгоо Монгол хүн архинаас гарч амьдралаа ботод уг нь сайн зүйл үсттэй. Тэгсэн чинь би архинаас арх ухаа болцсон гэж фэйсбүүк дээр лайв хийгээд ярьсан чинь ёстой хуцаа ёстой чон махнаас гарлаа марлаа гэдэг баахан тэгж ирсэн шүү дээ. Гэхдээ энэ болгоныг би тоогоогүй. Гарсандаа гарсан. Архинаас гарахад ер нь юу хэрэгтэй байдгийг ингээд би юунууд дээрээс би ч аягүй их ном уншдаг шүү дээ. Архинаас гарсан улсуудын тухай ном уншаал тэгэл YouTube-ээс яагаад архинаас гараад би таахан зөвлөгөө өгье. Хэрвээ чи архинаас гарыг гэж бодож ивэл айраг уухгүй, пэ уухгүй, вино уухгүй, ерөөсөө алкохолын төрлийг юу ч уухгүй. Би бүр колоноос хүртэл гарсан шүү дээ. Би айгүй коло уудаг байсан байхгүй. Коло хүртэл Мансуур дээр нэг хэлбэрийг бичсэн баг. Би тэгтэн колоноос хүртэл гарсан шүү дээ. Тэгж гарсан. Одоо надад огт бодогддгоо миний амьдралд маш сайхан болсон. Арх миний амьдралын басад нэг амар том ад зэтгэр байсан юм билээ. Ад зэтгэр. Яста хараал чаддаг байсан юм билээ. Арх бол. Архинаас гараад миний амьдрал өөдөлсөн. Царай зүсч гэсэн арайс сайжирсан. Би тэгээд арх уусан тэр олон жилүүдэд би боддгийг. Нэг айхтар дампуу угаагүй гэсэн баг-багаар уужсан тэр олон жилүүдээ амар хурдан хөгшөрдөг юм билээ. Айгүй хурдан хөгшөрдөг, нүүр царай дээр ингээл бараан тарах, хөхрөөл. Ингээл нүүр мөрч ингээл хөхрөөл. Тэгээд цохмоо хүнжил хавгнаал ёстой муухай болт юм бэл. Би тэгээд тэр өөрийнхөө тэр за миний гоо сайхан ч гэж байхгүй. Тэгтэл ер нь бол өөрийнхөө энэ эрүүл мэндийг алж исэнтэй сүулт нь харамсаж байгаа юм чинь. Сүулт нь харамс. Тэгээд дээрээс нь бас ингээд амьдралчгүй тэртээ тэгвэл миний амьдрал архитаж архихгүй ч нурж исэн дөө. Архитаж архихгүй ч миний амьдрал нуурж исэн. Тэгтэл би өөрийгөө аварсан. Намайг өөр хин ч авраагүй. Би энэ тэндэж кодлуулаагүй, лам бөөдөр очиж ном уншуулж засал мас хийлгээгүй. Илдэг дулаа ийм тариа юу гэдгийг янз янзын хорхоо шавж
Юу ч хэрэглээгүй. Би зүгээр болиё гэж бодвол одоо чи өөрийгөө өрөвдөхөө болоо гэд. Би өөрийгөө өрөвдөхөө болсон. Ер нь архичин усад ер нь архиа уух одоо нэг юм уух дуртай усад байна шүү дээ. Ер нь уух дуртай л ахгүй. Тэр уух донгоо болохоор өөрийгөө өрөвдөл идэх. Тийм ч юм болохгүй байх, ийм ч юм болохгүй. Бараг машины дугуй хагарахад л арх ууддаг шүү дээ. Яста азгүй өдөр байна гэдэг өдрийг хараагаал. Азгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө л яг хөө тийм амьдралын бүдэлтэй бүтлэхгүй янз бүр юм байгаа. Тэгээс өдрийн азгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Тэгээд азгүй өдөр тийм ийм өстэй. Ингээд нэг зүгээр юм шалтгаанууд гараад байгаа юм. Саадалтаа бол зүгээр дур хүсэл байгаад байгаа байхгүй. Би энийг ойлгосон. Тэгээ ямт миний амьдрал тэгээд тэрнээс архинаас гарсан зөндөө бэрхшээл байсан шүү дээ. Зөндөө бэрхшээл. Би тэгээд тэрнээс ч хойш арх ухаа болсноос ахаад 3 жил ганцаараа амьдэрсэн шүү дээ. Тэр үед бистэ сэтгэл санаа хямраал ганцаараа гэртээ байж та уухаар байсан. Гэтэ уугаагүй. За одоо болсон гэл. Яг ингэ уух гад идэг шүү дээ. Аюу сонио. Заримдаа зүүдэлж мүдэлстэй тэнэгтэн шүү дээ. За би одоо энэ ирчүүдтэй зариулж хэлье. Ерөөс яг ингэ уухаа болцсноос хойш эхний 1-2 жилд бүр арх ууж байгаа эдгэрийг зүүдэлж мүдэлдэг шүү дээ. Бүр арх ууж байгаа. Тэгээд баах уусуудтай ингээд инээлдэр хөхрөлдөөд ангийнхантайгаа сууж байгаа. Тэгээд масарж байгаа гэж зүудэлдэг шүү дээ. Тийм болчт юм билээ. Зүудэлж мүтлээд байгаа юм чинь. Бүр тэр ингээд зүүдэн дотор бүр архины өнөртэй байгаа байхгүй. ПМ-ийн өнөр. Тэгээд ингээд нэг ихээр хисээд явж ийн гэдэг машин дэрхтээ явж ийн байж ийн. Тэгээд нэгнийдээ хойш ууж ийн чинь тоглож моголж ийн гэдэг. Яг ингээд бодд юм шиг зүудэлдэг байгаа байхгүй. Бүр ингээд бүр хүний тарих мэрчийг гимтчихдээ юм билээ. Эхний 1-2 жил одоо ч тэхэ болцсон. Яг уумар юм шиг татгараас гүйс чи жоохон ч гэсэн уу яг тааруулаад ууч чи гэдэг өөрийгөө өмөрөл байгаа байхгүй. Өөрийгөө хууркал тэгэд идэг юм билээ. Гэхдээ чи ингээ одоо чи уулаа гэж чи хитэртэл уухгүй шүү дээ. Гэхдээ яах вэ чи бас нэг амралтай гоё юм жоохон ч гэсэн уучих л да. Тэгэд өөрийгөө ятгаад байгаа байхгүй. Гажиг байгаач. Миний нүд яагаад тэгдэг юм биш үү? Арайч халуун герт зузаан малгай уншчих. Тэгэл ер нь тэгэл болий. Тэг цааталт нэг юм байгаа байхгүй. Тэрний юу гэхээр за чи бол хизээш тааруулж уухгүй. Би өөрийгөө мэдчихэж байгаа юм чинь. Чи даварна. Чи давраал тэгэл ахаал нэг л мэдхэд ахаал нөгөө нэг эмдгийн орон дээр хордлого тайлах тусал задгуулсан салганаал хэвтэж байна. Чи хизээч өөрийгөө барьж чадахгүй. Тэгэл худлаа ингээл өөрийгөө өмөрөөл өөрийгөө хуурал өөрийгөө өрөвдөөл өгсөн яад ингээл яста ингээл аав ээжигээ ч юм уу ах дүүнрээ ч юм уу найс нөхдөд ч юм уу новшин уулгаач намайг ядарч явах яах яасангүй тэгсэнгүй ингэсэнгүй гэд чи ингээл өөрөөсөө бусд бүх усуудыг буруутгаал бусд бүх усуудыг дөрмжлол тэгэл өөрөө нэг дундаас нэг уснаас хураа гараад тэгэл өөрийгөө өрөвдөд дахиад уун. Би өөрийгөө тэр би мэдчихсэн. Чи одоо зүгээр амаараа ингээл нэг жоохон нэг өдөр халамцсан ингээл байхад чи тэгээ маргааш дахиад наатахаа хүснэ. Тэгэл чиний 7 хоногт нэг үриж байгаа ганц удаа уудаг байсан бол тэгээ 7 хоног чинь 3 хоног болно 3 хоног чинь тэгэл өдөр болгон болно. Тэгэл өдөр болгон савтаа явдаг болно. Чи яг тэгнэ. Амаараа амрууга битгий давуул. Болсон бол болсондоо л бай. Одоо болоо шүү дээ. Одоо чамд одоо юу ч байхгүй шүү дээ чи. Өөрийгөө харал та. Ойлтойгоо хувцсамарч байхгүй, ихнэр хүүхдч байхгүй, амьдралж байхгүй юм болчих чи одоо яах гээд байна. Чи хүн шиг амьдраач. Хүн шиг амьдраач гэж. Тэгээ зүтгэсэн шүү дээ. Ястаны уух гал идэх. Тэгээд эргэн тойронд таард суусууд уулах гал идэх, шахаал идэх. Уучгалтай гал. Тэгээд ингээл энэ ганцаараа явж байгаа чинь бас ганц нэг хүүхэн мөгөнтэй уулзсан шүү дээ. Тэгээд надтай ямар олигтой ч юм уулзах биш.
Тэгэд ер нь ингээд танихгүй хүмүүстээ уулзах дээр бас уух гал идэг. Ер нь одоо энэ хаашаа ингээд ийм согтуу ээжиж юм хийдэг, тоцсдог, ор хөнжилтөд ордог, ирүүлдэ ордгоо. Монголчуудын хөвшил одоо ийм болцсон маш. Яг л тийм шиг байна шүү дээ. Найр наадамч тэр болцоондч тэр одоо юу гэдгийг аялал зугаалганч тэр одоо энэ амаргийн энэ араар тавилч тэр ер нь жоохон согтуу ээжиж л энэ бүх юмудаа хийдэг. Ажил төрөж хүртэл, анд найзуу уулзалт хүртэл, энэ баяр ёслол нь хүртэл заавал нэг согтуу ээжиж л хийх гэдэг. Энэ ч одоо бүр нийгмийн юм өвчин байгаа байхгүй. Бүр өвчин. Би одоо ингээд хүүхэн шуухнуудтай ингээд бас нэг ганцаараа байж байгаа эр хүн энэ ч бас нэг 40 гарцсан эр хүн чинь нэг хүү ганц нэг бас нэг надтайгаа таарсан хүүхэн мөгөнтэй уулзахад яг л арх байгаа юм чинь. Арх уух гэдэг байхгүй. Зүгээр ирүүлэр уулзахгүй байхгүй. Тэгэд орой өдөш. Зүгээр өдрөөр уулзахгүй заавал орой. За магадгүй ажил мэжлийнхаа дараа байсан гэж болно л доо. Тэгтээ нэг газар сууя. Нэг газар сууя л гэдэг. Тэгээ сууглаар хоол идэх үгүй. Тэгээ нэг пиво уух, вайн уух, тэгэл цаашаа ингээд аваад харих болчих гээд байгаа байхгүй. Тэгээ би хүнтэй уулзах байсан шүү дээ. Хүнтэй уулзах. Уулзсан арх уух гэдэг юм чи. Эренч тэр, эмэнч тэр. Бас жоохон зовж иж гарсан шүү. Магадгүй тэр үед гэр бүлтэй, сайхан гэр бүлтэй одоо манай энэ ихнэр эдэр байсан бол би арай энгийн зовлонгүй гарах байсан бахал да. Хажууд нь хоол ундаар намайг итгээд тэгэхэд чинь би чинь тэр үед чинь нэг ганцаараа юу ичгүй байсан. Нэлээ их зовж иж уулзж байгаа хүн болгонд тэгэхээр миний хүрээлэл, миний орчин тийм байсан юм чинь. Орчин хүрээлэл хүнд аягүй чухал. Орчин маань хүрээлэл эргэн тойрон харагдчихийдэг. Орой болтол хашгичаад гуйхчаал энэ тэд эмгтэн хүн үйлээр чарлал нохоо шуу хуцалтаад хүн амтан гудамжинд утга учиргүй дуулж байгаа ч юм уу агсан тавьж байгаа ч юм уу орлож чарлаад нэг ийм орчинд амьдарч исэн юм чи. Ер нь тийм шүү дээ. Жохоо одоо ингээд дулаараад иртэл энэ тэн тэгэл эхэлж байгаа байхгүй. Улаанбаатарын гудамж ер нь тийм шүү дээ. Нэгдүгээр орж шалгаа байхгүй, артлын тэнц шалгаа байхгүй. Нэгдүгээр бол одоо би 5 жил амьдралаа. 5 жил амьдрахад ерөөсө Порш онгоолгож болдгоо шүү дээ. Порш онгоолсоо л ингээд бүр үүрийн 5 6 цаг бүр гэгээ ороод машин дэргэний хөдөлгөөн ортол орилон чарлан тасрахгүй шүнжим. Тэгтээ Монголын амьдрал нэрс үнэхээр хайрхан живцсэн байгаа байхгүй. Шүнжээ орол чинь би бүр гайхаж байгаа юм чинь. Би ч бас уудаг иддэг байсан. Тэгтээ бас унтдаг байсан шүү дээ энэ чинь. Уучаад тэгээд унтаад өгдөг л байсан. Тэгтээ ямар хаанаас тийм ирч хүчин байж идгийг. Тэр мөнх санхүү, тэр архин хаана байж идгийг. Яагаад энэ шүнжээ ингэж явж чаддгийг бүр гайхмар. Тийм байд шүү. Амьд болцсон шүү. Тэгээ би өөрийнхөө амьдралд 2 3 ийм шийдвэр гаргаж тэрнийхээ ард хүрсэн. 2 3 шийдвэр гаргаж. Тэрнийг ард гарсан. Тэгжиж өдөөс эрэхтэй явж байгаа. Хамгийн том шийдвэр бол архинаас гарсан. Хамгийн том шийдвэр. Мөн чухал шүү. Огт уухгүй. Тэрнээс над шиг хараа зүгээр ингээд нэг за хаяа нэг амралтаараа, хаяа нэг найз нөхдөдтэйгээ хаяа нэг яахвтай бас нэг эр хүн байна да бас нэг хаяа бизнес дандаа уух ш ажилтаа төрөлтэй юм чинь. Хаяа нэг гэдэг үг бол хүнийг архинд оруулдаг шүү. Хаяа гэдэг үг бол монголчуудад ер нь хаяа нэг гэдэг үг зохихгүй. Бид тэр соёлонч байхгүй. Соёл нь байхгүй юу? Европын орнууд чинь ингээд бүр ингээд баг багаар ингээд яачдаг. Бид нар чинь шилэн хөнтөрж иж, шилний оруудыг харж иж санаа амардаг. Тийм усуд ч дээ. Бид нар тэр хаяа нэг багаар нэг гэдэг тийм соёл нь байхгүй. Нийгэмд нь тэр ухамсар төлөвшөөг байхгүй. Бид ерөнхийдөө зэрлэг бүдүүлэг байдлаас одоо л нэг хүн болох гээд ингээ яваад байгаа л энэ усууд шүү дээ. Ер нь бол дураараа ингээд хааш хамаагүй шээж баадаг. Ерөнхийдөө нүүдлийн соёл, нүүдэлчин соёлч ерөөсөө тэр шүү дээ. Эс нэг газар тогтгоо хааш хамаагүй шээж баагаал ингээд явж идэг. Тэгэл ууж идэл хинч хайхардаггүй, ямар ч хууль журамд баригддаггүй нэг ийм л хүмүүс шүү дээ. Ер нь биднээсээ гарал үүсэж. Гэтэ соёл нь байхгүй байхгүй. Тэгвэл монголчууд нэг хаяа нэг уух чөлөө цагаараа гэдэг үг зоохгүй. Юусе бодод байсан шиг байл. Шууд байх хэрэгтэй байхгүй. Тэгээ миний наршаас гарах шийдвэр бол хамгийн чухал шийдвэр байсан шүү.
Одоо арх уулгүй. Яг миний бариач уусантай адилхан байхгүй юу? Бас нэг 10 жил болж шүү дээ. 10 жил болж байна. Одоо би огт арх уухгүйгээр 10 гаруй жил болж байна. Огт уухгүй. Дунд нь ерөөсөө би зөндөө олон найр наадан байгаа шүү дээ. Хүний хурим найрын тэтэргээл найз нөхдүүдтэйгээ манай ихэнх тэр хооронд нь хідэн чудаа нийлв. Одоо сумынхоо хоймоо тэргээл яа занз юмд орсон биш огт уугаагүй. Огт уугаагүй. Бүрүүд болон төр засаг ард түмний айзах тэтгсэн шийдвэр. Энэ төр засагтай ямар ч холбоо байхгүй. Бүрүүд болмаа чи буруу ярьж байна. Энэ зүгээр л хувь хүний ухамсар байхгүй. Хувь хүний ухамсар. Биднээсийн сэтгэлгээ юм байхгүй. Энэ одоо ямар ч засаг солигдсон, ямар ч гайхамшигтай засаг гарсан ч гэсэн энэ байхгүй болохгүй. Энэ засагтай хамаагүй. Зүгээр л одоо шиг би төр засгаас болоод юу гэдгийг архиас гарсан биш шүү дээ. Миний тэр үед чи бас хямарж исэн шүү дээ. Монгол орж өлтөж юм байхгүй. Би өөрөө унах унаачгүй. Тэгтээ би зүгээр л гарцсан шүү дээ. Юу гэдэг одоо юу гэдэг ерөнхий сайд амар гоё хүн болоод би тэгээд архиас гарсан юм ерөөсөө биш шүү дээ. Үгүй. Энэ ямар ч төрцтэй холбоотой биш. Бид нар одоо ингээд нэг архиталтаа, ядуурлаа, асуудлаа, хоорондоо зодоо нүдээж бие бинийгээ хүчрхийлэх, бие бинийгээ нүд ам, хөл гарыг тасцох, хугацах, тэрийг ингээд нийгэмтэй төр застай холбоод байдаг байхгүй юу? Үгүй шүү дээ. Одоо жишээл ингээд нэг авгаа магууга сайныг хутгаж мутгадаа алах төр засгийн асуудал биш байхгүй юу? Энэ ч хүүхний л асуудал шүү дээ. Энэ чи гэмт хэрэг байхгүй. Тэгээ миний дараагийн нэг том шийдвэр. Ахиж амьдрий гэдэг. Би одоо ганцаараа энэ хороо туулъя гэж бодож ирсэн. Гэхдээ би тэгж бодож явсан юм шүү дээ. Яг уу тэгээд архинаас гарсны дараа хүн чинь өдөр чинь суухгүй шүү дээ. Би чинь нэг хэсэг зураг зурсан. Тэгээд ер нь бариач болъё доо. Надад авьяас нь байгаа да. Ээж маань бариач байсан, өвөө маань бариач. Тэгээд манай үеийнхэн чи манай удам сударчин бариач нар байгаа юм чинь би бол бариа хийж чадна да. Би өөрөө зураг зурдаг юм чинь гэж бодоод би хүүхдийн толгоноос л ихэлсэн. Хүүхдийн толгой бариад ихэлсэн. Тэгээ бариач болох энэ шийдвэр маань бас зөв шийдвэр байсан. Гэхдээ бариачаас илүүтэйгээр нэг шийдвэр байгаа. Бариачууд яг миний өдөр тутмын амьдралыг хэрэгцээ шаарддаг байсан. Би ажил хийсэн. Бариачаас өөр ажил хийсэн ч гэсэн үдий зэрэгтэй явна. Хүмүүс одоо намайг бариа хийгээд нэг сүрхий болсон. Үгүй би зураг зурсан ч юм уу өөр ямар нэг юм хийсэн бол би болсон сайханд амьдрав. Дараагийн нэг том шийдвэр нь юу гэхлээр би асар их өөрийгөө голож амьдралаа гутааж ингэж явсан. Тэгэд би ахаад амьдрах шийдвэр гаргасан. Тэр нь юу вэ гэхлээр би хүнтэй суусан. Энэ ихтэй чухал шийдвэр байсан шүү. Би одоос тэ өөрийгөө нөгөө урд нь бас нэг хүнд хаягдсан хүн чинь. Урдны манай охтуудын ээж, урдны манай эхнэр чинь намайг хаяа явуулсан шүү дээ. Би тэр жагаад би осоор ингэ салаагүй шүү дээ. Одоо хүмүүс одоо юу гэдгийг эсвэл би нэг ингээд нэг өөр хүүхэнтэй уулзаад ингээд юу гэдгийг эхнэр хүүхдэд гомдоод навширцсан гэж эсвэл одоо юу гэдгийг өөрийнхөө хардлагаа годоод гэр орно хаяа явцсан гэж гүү штэ. Би чи нөгөө мо хашаа байшин дотроо би чи өөрөө хоцорсон штэ. Манай эхнэр чинь хувцхнараа аваад яваад өгсөн штэ. Тэгээ би чи хаягдаж хоцорсон юм шүү дээ. Тэрнээс одоо юу гэдэг болж исэн амьдрал үгүй хийгээл өөр арай айтайхан сайхан амьдралтай үгэнтэй суугаал ингээл охтуудаа өмчрүүлээд ингээ явцсан гэж бодож байна. Үгүй. Надад өстө тийм байхгүй. Хаач өстө муу хан байсан ч гэсэн би сайн ав байсан. Одоо ч сайн ав байхын төлөө явдаг. Одоо ч гэсэн сайн ав байх юмсан гэж явдаг шүү дээ. Тэгээд би чинь за одоо миний амьдрал ч юу вэ? Одоо энэ олон залуучууд боддог үг шүү. Одоо төш гарсан маш олон ганц би усад байгаа. Над дээр ч уулздаг шүү дээ. Миний ажил дээр ч тэр уцаарч тэр. Та нар одоо эмгтээчүүд айгүй их өргөдөлгөөл ганцаар амьдрдаг гэж бодож байна. Үгүй шүү дээ. Сүүлийн үед эрэгтэйчүүд маш их болсон. Маш их айгүй гоё амьдралтай, ажилтай, орон гэртэй,
хөрөнгө мөнгөтэй маш их олон ганц бие залуучууд байгаа шүү дээ. Одоо над дээр ихэд баг 10-аад хүн биш шүү дээ. Зүгээр миний зүгээр таньдаг ганц би 10-аад хүн биш шүү дээ. Тэд нар дотор новшоо ирчин байгаа гэж бодож байна уу? Бүгдээр ажил амьдралтай. Тэднүүсийг бодвол би ч өөрөө одогтой ч амьдралгүй, голөгдөж шилэгдсэн, сэтгэл готролтой, гэртээ архинаас гарцсан. Тэгээ за одоо үлдсэн амьдралд ахаад нэг бас нэг хүүхний аргыг олох гэж яваад яах вэ? Бас нэг ааш нь олдохгүй хүүхний аргыг олохгүй бол бас нэг хадам мадмыг царайчлал нөгөө хадам мадамтай гологдоод новш лалраар дуудурцсан. Намайг чи ёстой хүн бишээ үздэг байсан юм чи угаасаа. Би ч олигтой байгаагүй л дээ. Нөө чиний амьдрал гэж юу гэдгийг, чиний чадна гэж юу гэдгийг намайг тэгдэл байсан. Гэхдээ чиний амьдрал гэж юу гэдгийг, чиний чадна гэж юу гэдгийг. Горын чам шиг амт баг хөхд алд орсон дээ шүү дээ. Хоёрын хооронд гэж амьдарч яхаар гэж намайг тэгдэл байсан. Тэгээ хүн чинь тэгээд дахин олон жилээр тэгж яриад байхад би өөрийгөө тэгж бодож байгаа юм чинь. Хүн чинь тэгж бодд юм л шүү дээ. Хүн ингээд дахин ингээд хүнийг ингээд муулаа л шүү дээ. Чи юм уу юу чаддаг, чи юм уу залар, чи юм уу новш, чам шиг бясаа чаддаг байхгүй гэдэг. Ингээд хэлээд ахлаар хүн ингээд итгэждэг юм биш. Би нэрээ тийм хүн байна даа гэдэг. Би нэрээ л одоо юу ч чаддаггүй, юу ч мэддэггүй юм л хогийн амт юм байна. Одоо гэр бүлийн хосууч гэсэн би энийг ингээд доош нь игээд ивэл нэг хүнийг алаад идэм байлээ. Зүгээр ингээд алаад тэр хүнийг хинч биш болгодог. Зүгээр үгээрээ алсаар хагаад тэр хүн ямар ч нийгэмч тэр амьдрал дээр тэр нэр хүндчгүй хүсэл сонирхолчгүй зүгээр нэг ингээд нэг хүний эрхэнд амьдрдаг, хоолыг орддог зүгээр ингэ сүг болж байгаа байхгүй. Амьд сүг. Тийм болт юм. Намайг тэгсэн шүү дээ. Чи юу хийж чаддаг? Чи юу? Чиний юу? Хад модч тийм байсан. За тэгээд хамаатан саднч тийм байсан төө. Тэгээ би өөртөө гутаад за. Одооч нэг бас нэг ихнэр мөхнэрийг солиороод явах гэж болиг. Тэгжээс ямар сандаа би ихнэртэйгээ танилцаад дараа нь ихнэрээ хөөж исэн гэж би та бүхэнд ярьж байгаагүй юу? Хөөрхий одоо энэ муу ихнэрийг чааваас надад итгээд 2-5 гимэн угаагаад хэртэ уцсан угаагаад байж байгаа чи зайлаа гэд байжсэн хүн шүү дээ би. Яа тэгвэл муусаа хөрөд намайг хаяаж явна дөө. Хүүхнүүд гээд одоо бүгдийг ингээд нэг яаж тэгээд хүмүүсийг нэг алдаа штэ. Монголын ирчүүд гэж ингэждэг. Монголын хүүхнүүд бүгдээрээ завхаач гэдэг юм, бүгдээрээ аригч гэдэг юм. Монголын ирчүүд бүгдээрээ новшин, бүгдээрээ нэг юм авиргүй бүдүүлэг заваа. Бүр Монгол орон даяар ингээд бүр ингэждэг штэ. Би бас тийм л байсан. Хүн болгоныг одоо жишээлбэл нэг юу гэдэг завхных нь завхаач гэдэг юм, ховдойгон хогийж гэдэг юм уу те. Нэг ийм үгнүүд байгаад байгаа штэ. Увсыг нь тийм байдаг. Увсаг уугаасаа хүн биш гэ бүр аймгаар нэгээд оромжлоод идэг. Эн чинь Монгол байдаг юм байгаа мэдэхгүй. Амар тэнэг бодно шүү дээ. Бүр усан тэнэг бодол байхгүй. Одоо тэгээд энэ хороогийн хамаг бозруудыг нэг аймагт л авчиад хашчих гэж дээ. За одоо та нар энэ Монголын энэ 3 сая хүн дотроос хамгийн бозрууд юм байна. Та нар нааш нэг аймаг болчих гэдэг. Нэг аймагт авчиад хураацсан юм шиг бид нар тэгж ярьдаг шүү дээ. Би тийм бодолтой хүүхнүүд угаасаа юм хогийн эхлээл нэгс ингээл нэг уйлан дуграал нэг сүрхэн амьдтуулаад нэг хүнийг хайрд нь байрны стандараа өвхөн хөлтөлтэй цуг байна энэ төр гэж байгаа. Тэгээд нэг жоохон нэг хэрүүл дээрээс нэг эвгүй болоо танахан манахын гүдэл өшгөлж шít намайг. Нэг өдөр чамдаа уцаа бариад түүмээгээ салавч бол яваад байгаа шít. Би тэгж бодчихсон. Итгэдэггүй. Хүнд ерөөсөө итгэдэггүй шít. Манай ихтер бүр гайхаад байдсан шít. Бүр гайхчихсан надад. Чи яасан хүнд итгэдэггүй юм бэ гэхэд. Чи урд нь тийм амьдрал туусан гэж болно шít. Гэхдээ чи хүн болгон чи адилгүй шít. Би чи шал өөр хүн шít. Чи яагаад бүгдийг адилхан гэж бодоод байгаа юм? Яад хүнд итгэхэ болчихсон юм. Намайг тэгдэг шít. Би бүр хөөгөө зайл майл одоо таамаас ямар мэдэхгүй ш. Бидний хүнд гай болоод дээ. Хүмүүстэй арай гэж нэг арх тарснаас гараад арай гэж амьдралаа өөдөнд татчихад бас нэг хар гай хүрээд ирлээ юм бэлээ. Хөөр хитээ юм их нэрийг. Би одоо уучлахгүй дээ штэ. Хөгшөөн чи би тэр үед тэнэг байсан шүү. Sorry тэрч мэгээд одоо би ихнэрээ бас наргаад тэгдэг штэ. Хөгш ман чин тэр үед жоохон тэнэг юм. Архаас гараад удааг байсан болохоор тэнэгч байсан бохоо. Тарих мархан жоохон цэвэршиг байсан баг. Одоо арх руу бургаж ихэл. Манайга уучлаарай гэж юм. Тэгдэг штэ. Гол хөргийн энэ муу ихнэрийг бас зовоос штэ хөрхий хөөж тугаад. Тэгээ яваагүй л дээ. Манай ихнэр тэгээд зөнтэй байсан баг. Энэ хүн бол зүгээр нэг ингээд нэг өнөөдрийн байж байгаа нэг юм өлөн хүн биш. Миний хүч чадлыг миний авьяасыг олж харсан юм шиг л. Өөрөө ч одоо хэлдэг. Анх ингээд харахад бас тийм зүгээр нэг жирийн хүн биш байсан гэж. Айгу зөнтэй байхгүй.
Нэг тийм усуд байдаг ч хүнийг мэддэг. Тэгээд энэ айгүй тийм цаана бол айгүй тийм хүчтэй хүчрэх хүн байна гэж намайг харж ирсэн гэж. Тэр надад их гоё. Тэгтээ яваагүй шүү дээ. Тэгээ яваг нь болсон. Тэгээ өдөрт дээр юм амьдарч байгаа байхгүй. Тэгээ бид тэр хамтраад их юм хийсэн те. Би нэг гэр бүлтэй болох шийдвэр. Дараа нь хүүхэдтэй болох. Өөрийгөө голоогүй. Би чинь тэр 50 хүрч ирсэн шүү дээ. Манай модоноч миний 49 наснд гарсан шүү дээ. Модоно 50 хүрч ирсэн шүү дээ. Тэгэд хүүхэдтэй болох шийдвэр гаргасан. Иргэн тойрноос бага хамт намайг оримжсан шүү дээ. Наа чи юу юм? Ач ч нү, зээ ч нү. Чи одоо хаашаа? Цавхаа банзал элдв долоогорны хийгээл намайг чи. Гэхдээ одоо миний хүүхэдтэй болох бас л айгүй олон улсуудын дургу хүргэсэн шүү дээ. Гэхдээ фэйсбүүк дээр хүртэл тийм байсан шүү дээ. Айгүй сонь. Гэхдээ хаамаагүй энэ Улаанбаатарын нэг бодонд амьдарч байгаа нэг хөгшин ир хүүхэдтэй болох хинт хамаатай. Тэгэд маш олон улсууд намайг хүүхэдтэй болохыг үзэн ядчихсан шүү дээ. Энэ одоо бол литерч мөгэд. Года хаашаа би хайлаа авгаж ирэмсдүүлсэн юм шиг амар. Өөрөө л хөрхий тэнж явж байгаа нэг хүнтэй таарсан. Тэгэд өөрийнхөө хүүхдийг л авч байгаа шүү дээ. Өөрийнхөө хүүхдийг л өлгөж авч жагаад маш олон улсууд үзэн ядчихсан намайг. Тэгтээ хүүхэдтэй болох шийдвэр маань хамгийн зөв шийдвэр байсан. Тэгээ би тэр гэрэлтээ батлуулсан шүү дээ. Би урд нь Монгол улсын гэр бүлийн тавчаанд гэдэг юм одоо юу гэдэг бүртгэлгүй хүн шүү дээ. Октодынхаа ээжтэй би гэрэлж чадаагүй шүү дээ. Гэрэлтээ батлуулж чадаагүй шүү дээ. Би тэр энэ танигдсан цагаасаа тахгүй болоод хэрүүл уралтай, юу гэрэлттэй мантай. Тийм л явсан. Тэгээд би их нэртэй зөв тоглоомоор тэгээ илчихгүй юу. Хүүхдтэй болсноога дараа, модоно гарсны дараа. Хөгшөө бас нэг хүн амьдралдаа бас нэг гэр бүл болж үзье. Тэр хурим мөрмж дүүрч. Угаасаа хурим хийхгүй юм чинь. Ядтаа бас нэг Монгол улсадаа бас нэг өрх нэмлээ идэр гэж нэг бичүүлж үзчихсэн гэдгсэн чинь манай ихнэр тгий хоёул очиж батлуулчих. Тэгээ манай тэр хорон дээр цамбын төвд идэх хорон дээр очиод хоёулах нь очиод ямар ч дэнж ослууд мостод цэцэг мэцгэлтүүд бол юм байхгүй. Хоёул зүгээр гэртээ ярьж суужснаа хороо ойрхон юм чинь хорон дээр очингуудаа бид дээр гэрэлтээ батлуулсан гэж. Тийм үү. Өргөдөө бичиж өгч өргөдөө бичиж өгвөл тэгээд тэр нэг гэрэлтийн юм мөнч бэлэн байж идэм бэл. Тэрэн дээр нь бичээ пад тамуудаараа за тоо гэр бүл боллоо баяр хүргэе. Баярлалаа. Харих уу харъя. Хүмүүс нэг гэрэлтээ батлуулаад нэг адагдаад хоол моолонд ордог та тий. Бид тэр одоо хаашаа дэлгүүр очоод ирж байгаа юм аашаа. Манай амьдрал тэгж өгсөн шүү дээ. Тэгээ бид тэрийг гэрэлтээ батлуулсан хин ч мэдээгүй заа юу. Хинт ч хэлээгүй. Хөрхий надтай амьдарч хурим найрч үзээгүй шүү дээ. Би хурим мөрөм элдв долоо гэж баярлуулаагүй. Гэтэ би хуримнаас илүү их том амьдрал өгсөн л дөө. Их нэртэй. Хуримнаас илүү том амьдрал. Хурим явах тэр 2-3 өдөр болно шүү дээ. Баха идэж ууж байгаа сална. Тэгээ бид тэр чи айгүй тийм хөвгөлтэй байхгүй. Тэгэл ер нь их нэртэй болоод хүүхэдтэй болоод тэгэл ер нь ингээд амьдрдгийн нэг ийм зам байсан байхгүй юу. Ингээд нэг ороо гараатай те ийм тэнэг зам байсан шүү дээ миний амьдрч юм ороо гараатай. Тэгэл амьдрдгийн зам ингээ гой тэгширж байгаа байхгүй юу. Тэгшрэл. Тэгт. Юм үздэг юм бэл тээ. Тэгэл эцээ өстө нэг өөртөө таарсан хань ижилтэй амьдралтай би илүү хүсээгүй. Илүү мундаг болъё гэж бодог. Надад боломж байсан. Би өстө нэг үчистэй хуйлруулсан шүү дээ. Хүй, Монголд над шиг тэгж ажиллаж исэн, над шиг тийм барьж байгаагүй. Яа 20, 21, 22, 23 онд. Яг коронавигийн дараа 20, 21, 22, 23 онд Монголд над шиг барьж байгаагүй шүү. Одоо энэ инх сүлмүүд идэх чинь надаас сүлд гарч ирсэн шүү дээ. Гоёход хуучны төмөр замын нөгөө хин идэргээд дандисэр идэргээд ах нар байсан л да. Тэд нар чинь зүгээр хүүхдийн толгойн барьж нар шүү дээ. Тэгвэл Монголд над шиг ингэж хуйлруулж исэн барьж байгаагүй шүү. Гуйн сэтгшүү Хүрлбаатар шиг ингэж хуйлруулж байгаагүй шүү. Би алж исэн шүү дээ. Өдөрт 70 хүн заримдаа 100 хүн идэр барьдаг гэсэн ганцаараа.
Тэр үед би шунахад байсан. Шунаад бүр улсын хурлын гишүүн мишүүнгүй солиороход байсан. Facebook ч гэсэн нэлээ их одон дагагчтай нэлээ нөлөөтэй болж л байсан. Тэгтэл би өөрийгөө дарж ирсэн. Чи өөрөө хин дөнгөж сайхан чи аригчлал явсан шүү дээ. Ястаа нэг хүмүүсийн хэлдэг үгийг өөртөө хэлчихсэн. Чи дөнгөж сайн аригчин. Тэгээд азгүй, ганцаараа, нуханоос өөр ханьгүй тийм байсан шүү дээ. Чи бидэд давраад байгаа гэж би өөртөө хэлчихсэн. Чи даруухан амьдрал шүү хөөе. Амьдрал чамд алгаад хэлгэлээ. Гэтэ буцаад атах шүү дээ. Дандаа сайхан байхгүй. Чи болоо хөш. Өөртөө тэгсэн. Чи зүгээр л бай. Одоо та нар анзаардаг л бах. Би ингээд ямар нэгэн хил амтаа дайв. Яг ингээд ширлэгдээд ирэнгүүт нь устгачаад идэв шүү дээ. Манай пэйжийг надад өглөөлээд идэв үстэй. Битэл аваа устгачаа гэж. Би тэр олон дагагчтай олон нэг хөлрүүлэх сонирхолгүй. Би өөрийгөө дандаа дарддаг байхгүй. Дандаа дарддаг. Яг намайг ингээд сошиал дээр оволцоод ирсэн чинь маш олон телевизийн юмуд ирж байна. Би ганц хоёр ярьсан өгөөд ер нь бодиг телевизэд орохоо бодиг гэл. Би өөртөө олонний одтой одон чимгээ барах уу шиг болоод болох л байсан. Одон чиг барах марх уу шиг болоод болно. Гэтэ би тэгээгүй. Яг өнгөрсөн амьдралаа ботсон. Битээ давраарай гэж би өөрөөдөө тэгсэн. Битээ давраарай. Одоо байгаа амьдрал чи болоо штий чамд. Чи өөртөө өөр юу хүсэж байгаа юм? Сонгуулаар хүртэл одоо ингээд би чи 2 3 сонгуул үзсэн шүү дээ. Яг сошиал дээр байж чинь. Тэгэл хүмүүс чинь хурж яд хамтрий сонгуулийн сурталчилгаанд явъя тгий ингээгээл. Би ямар сонгуулаар та нар санаж л байгаа бох. Ямар сонгуулаар нүүрээ удалтаагүй шүү дээ. Би хэний дагаад алданаас явж байсан та нар боддоо. Би лайв хийж явахдаа энэ наарамаараа өнрөө дугццгээд чинь намайг лайв хийж сургахгүйсэн шүү дээ. Байхгүйсэн. Эдгэр чинь бүр сүйд гарч ирсэн усууч шүү дээ. Ер нь Монголын хамгийн анхны лайв чи осорж байгаа юм чинь байхгүйсэн шүү дээ. Намайг лайв хийдэг бол осорж байгаа энэ юу гэдгийг төрийн бусын нэг загдаа магадаа эдгэр чинь байхгүйсэн шүү дээ. Эдгэр чинь надад сүйд гарч ирсэн усууч байхгүй. Ер нь Монголын хамгийн анхны лайвчдын нэг. Гэтэ би давраагүй. Тэр маань их зөв шийдвэр болсон. Миний амьдралын хамгийн том ухаарл. Шүү. Хүү энэ өөрийгөө дарж явах хэрэгтэй юм билээ. Тэ хань ижилтэй өөр хүүхэдтэй амьдралтай би дахин амьдрах шийдвэр гаргасан. Дахиад амьдрий. Яагийн? Яста хорвоод авахгүй юм биш. Хүн амьтад тэр муулнес би ямар хүний амьдралаар амьдарч байгаа биш. Гэхдээ тийм биз дээ. Би ямар хүний амьдралаар амьдарч байгаа биш. Хүнд амьдралаа батлах гээд байгаа биш. Хин нэгний өмнөөс би ямар залиас төлж яваа биш. Би ямар юу гэдэг бурхны шийтгэл нүглийн төлбөрөөр төлж байгааз би ягаад дахиж амьдарч болдгүй. Хүнийг алдаад үз, эрнийг алдаад үз, эрэг нэг нураал үз. Ахаад амьдрал үзье. Ахаад азаа үзье гэсэн. Дандаа азгүй байхгүй үсттэй. Хороо тэр муусад байдаг гэсэн сайн хүн байгаа шүү дээ гэж. Тэр маань их зөв шийдвэр болсон баг. Тэгэл би ад жаргалаа олсон. Өөрийнхөө ад жаргалыг ихч биш ч гэсэн. Амар гоё биш ч гэсэн өөртөө жаргалтай ийм сайхан ад жаргалаа би олсон. Би олон улсуудыг ингэсэ гэж би боддгоо. Та охин ч гэсэн. Ингээд явж ин да. Гандан бүрхгүй шүү гэл. Төгс. Одоо нэг ядтаа 70 хүртэл амьдарч идэ гэж 70 нас хүрээ да. Гэхдээ 40 эдгээр настай үхийгээ явж исэн хүн шүү дээ. Одоо үхэж болохгүй ээ. Залуучуудаа ядтаа нэг 20 нас хүргэндээ 70 хүртэл амьдран даа гэл. Тэгэл та бүхний таньдаг хөгшин ир тэгэл явж шít. Одоо үхэж болохгүй шүү. Хөөж үхлийг хүсдэг байсан бол одоо үхэх гэж болохгүй. Одоо өвчин тусч болохгүй. Одоо энэ 3 амтны яах юм чи? Одоо өөртөө зэгдэн шít. Хаа ингээ шүн нойр үлчээд ингээ бодоо байж таа. Гэхдээ одоо чамд итгэж ганцхан чамд найдаж байгаа 3 амтныг одоо чи яамаар аа. Гү чи өвдөж болохгүй, үхэж болохгүй. Яттай энэ хүүхдүүдэд өндөхийг хар. Өндөгөө том болохыг бие дахыг хар. Би тийш хэлдэг байхгүй. Би олон залуучуудыг олон хүмүүсийг над чиг амьдрах гэж би хэлэхгүй. Зүгээр өөртөө хатуу андаарай. Бити өөрийгөө өрөвдөрөө. Өөрийгөө өрөвдөл бусдыг буруутгаад ирэхлээр новшуулгаж болдгоо шүү. Хүмүүс одоо олонх нь тийм штэ. Өөрийгөө өрөвдөд өөрөө нэг хохирогч болоод бусд хүмүүс хохироосон болоод тэгээд бусдыг буруутгаад бусдыг хараад зөвхөн өөрөө ардталт нь хуураа хоцрол.
Өөрөө авталт нэг хуурай нэг нэр цэвэр зүс цэвэр гэдэг үл Батэрдэн аваргын нэг хэл шиг гар цэвэр нэр цэвэр зүс цэвэр ч үлээ. Бидний тэгээрээ өөрөө татваад эхлээд өөртөө чи одоо хөөе. Хиний юм яа далчнаа тааж өөртөө тэгээ би одоо өөргөө тэгдэг байсан. Чи одоо хий хөөе. Яг чамд нэг олноос онцгой юм байхгүй шүү дээ. Би одоо өөртөө тэгдэг шүү дээ. Гэхдээ чамд юу н олноос онцгой юм юу байгаа юм би чи одоо болоо шүү дээ. Гэхдээ чи үсмэсээ хусууд хусанд үсттэй. Гэхдээ чи одоо үсээр яад юм. Шууд өөрийнхөө үсийг хусаа ачиж байгаа байхгүй. Манай ихний хусч өгсөн шүү дээ. Надад нэг ийм саглын машин байдаг. Гогшоо чи миний үсээ аваатгаж миний энэ дээр нэг амар том сорив байдаг байхгүй. Амар том. Миний толгойд нэг залуу насны нэг зодооны сорив амар том сорив. Ийм том. Энэ дээр бит. Тэгээ энэс санаа зовоод үсээ хусч чаддаггүй байхгүй. Тэгээ бас яж явах. За бас нэг үс асуулах чинь мөнгө үзэг. Одоо нөгөө ч бас мөнгө боддог болчихжээ. Одоо сүүлийн үед бас ингээд өр зээлтэй амьдрал чинь бас хэцүү шүү дээ. Өр зээл мэйл. Тэгээ бас нэг үснийгээ мөнгөч болтох хэмнэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чиний сайхан явна гэж өөртөө хэлж байгаа. Чиний сайхан явна гэж юу гэдэг. Чи хиндээ сайхан харагдах гэдэг. Яддаа над нэг өрөөсөн толгойнхоо үсийг хусчих. Эхнэрээр усуулж байгаа юм чи. Манай эхнэр гоо болж байгаа юм уу? Зүгээр яах усус. Тэгдэг бас одоо энэ жил өнгөрсөн жилчдэр энэ жилчдэр хувц авахгүй гэж. Хувц авахгүй чи хувцаар яах юм? Одоо миний энэ муу бодоод ч одоо 3 жил болж байгаа шүү дээ. Энэ муу бодоод чи 3 жил. Чи хувцаа өмс. Чи хувцаар яах гэдэг. Эндээс гаргах гэдэг. Хүмүүс чамд тэргүүл доримжилдэг шүү дээ. Юу ч өмссөн доримжлээ шүү дээ. Гэнэтэй нөгөө юу гэдэг үлээ. Сайн явсан ч доримжлан, муу явсан ч доримжлан. Одоо нэг үхсний дараа чимэг болох байхгүй. Чи юу ч өмссөн чамд доримжлдгаараа доримжлээ шүү дээ. Чи яасан ч яадаг. Одоо би өөртөө тийм болсон шүү дээ. Үгүй яадаг болсон. Хаа чи чамайг хайрладаг, чамайг хүлээдэг, ааваагаа хүлээж идэг гэр бүл чинь байгаа шүү дээ. Чи эднэртэй сайн бай. Чи эднэртэй л эцэг нь, эр нөхөр нь, хань ижил нь ямар байдгүй гэдэг чи эднэртэй сайн бай. Чи бус тусал сайн байх гэж яах. Бус хүмүүс таалагдаж яах. 8 жил дөрмжлөж ирлээ болоо шүү дээ чи. Солиор чи. Хуцанаар авахтай би өөртөө болов байл солиороод байгаа. Гэнт сэгэн цагаар арддаг гэдэг. Одоо өөртөө тэгдэг болсон. Ер нь би ирчүүдтэй хэлмээр энэ өөр тахтуугаа. Өөрөө битээ өрөвдөр. Өөрийгөө өрөвдөд ирэхлээр архинд жорно. Асуудал бэрхшээлж ярина. Аваагаас янз янз зэмнийх нь намайг харьсангүй, намайг тоосонгүй, тэгсэнгүй ингэсэнгүйгээд өөрийгөө өрөвдөөл нэлцаагаад байвал бодоо олдго шүү. Өөр тахтуу бай. Би бол тэгсэн. Тэгээд алдаагүй. За тийм байна да манайх. За дэндүү өдөртэй байсан гэж магадгүй наваа суучлаарай. Гэхдээ та нарт өөрсдөө юм сэтгэв өгсөн. Би өөр зүтгэр шудрам яриа гэж яах чинь та нарт өөрсдөө архинаас гарсан тухайгаа яриач гэсэн юм байна. Хүч. Подри. Манайха юу ч байна? Борцонд орж ийнө. Очгоо. Ингээд борцны ирүүл хийгээд өнөө оройны хөнгөн цай хоол бол одоо ингээд борцог. Одоо юм байхгүй хүй. Бүгдийг идчихээ яах гэдэг юм. Тэр ингээ байж штэ. Хоёрыг оруулахгүй. Хоёр тишгээ ингээ ганхаад явах бай. За манайхан тийм байна дөө. Яг одоо энэ муу хөгшин ир тэгээд одоо өөрийнхөө чадлаар ингээд гүрийгээл ястай нэг уусаа хулгаалж албан тушаал авилгал хийл ахвал аз ёндоо суулаа юу вүлээ. Тэр олон хүмүүсийн хүчдэг байж тэр бүх аргаас арай өөрөөр явж ирсэн те. Хүмүүс ч хөлжиж байждаг олон арга байна шүү дээ. Гоён моён ч юм аз суулаа элдв толоо юм одоо энэ бас нэг авилга за одоо тэр амар өндөр юмнууд нь ч надад мэдээж байхгүй шүү дээ. Авилга надад өгж идэг авилгач ямар юм байх вэ? Уул уурхай алт мөнгө
Тийм нь бас арай өөрөөр нэг хоёр гарынхаа хүчээр хүлс басараад өдөө зэрэгтэй амьдарч байгаа юм да. Яг л хоёр гарынхаа хүчээр л амьдарсан. Буян цэцэг дараагийн 7 хоногт одоо би бас нэлээд удаа ярьчлаа шүү дээ. Тэ байгаа зөв шүү. Дараагийн 7 хоногт ярья. Дараа тэгж жаад Атилагаа та нартай танилцуулнаа тэр. Тэргүй манай Атилаа одоо тэгээд фэйсбүүк дээр гарч ирт. Аав нь одоо ингэж мэрэгжлийн фэйсбүүк чи юм чи. Манай модоноо бол одоо тэгээд түмэн амтын мэдж байгаа. Одоо тэн дараа ингээл тэр ингэж байж байна. Ингээ хүүхдтэй альчин тэгэл одоо ингээд хөгдрөөл хаасаагүй хөгдрөөл талд ингээд өргөө ор зассан тэгэл энэ тэнд очиж налж унаал цэргийн казарам юм оюутны байр юм манайч одоо ингээд энэ тэнд ингээд сундаг болгоно сунгаад атчихсан тэгэл энэ тэнд очиж хэлбэрж унаал ингээд байж дээ хүүхд ер нь хүүхдтэй аль юм л байдаг зү. Одоо ингээд харахгүй тэр модунагийн өмч хөрөнгө ингээ парклцсан ч гэх шиг тий. Тэр энэ сармчин шиг өгдөг хараа тэр. За миний хөө бай гिच. Бай. Да бүгд амралтаг өдрийг сайхан өнгөрүүлээрэ манайха. Дараагийн 7 хоногт одоо буян цэцгийн санал болгосон 70 ертөнц хувь тавилан би уг нь одоо энергийн тухай яриа гэжсэн байхгүй юу. Энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн энергийн нийлэмж, энергийн одоо сөрөг энерги, эерэг энерги тэрний тухай яриа гэжсэн. Тэгээд манайхын юм зүгээр юм хувь хүний амьдрал руу оруулчихлаа л да. Тэгээд дараагийн 7 хоног тэгээд одоо юундаа яарах вэ? Тэгээд 100 сайхан болж байна. Өдөр хоногуд олон байна. За манайхан тэгээд хамгийн гол нь энэ муухай арх гэдэг энэ заван юмнаас амьдрал сүрүүлдэг над сэтгэлийн ундаанаас хол яваарэ. Би та бүхэнд нэлээд тодорхой ярьсан болов да гэж бодож байна. Та бүхэнд нэлээд тодорхой ярьсан баг. Архинаас гарах шийдвэр маань миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Бүхэл бүтэн амьдралын маань өөрчилсөн шүү.